За сайн мэцхан нөхдөдөө өнөөдрийн хичээлээр бүгдээрээ шар шувуу зурж сурах болно. Гэхдээ өнөөдөр арай өөр арга барилаар дөрөх байхгүйгээр шууд толгоноос нь эхлээд зуръя гэднэ. За одоо багшаа талбайныхаа хаана хэр том шувууныхаа толгойг байлуулж байгааг сайн хараад дуурайгаад зураарай. Эхлээд бүгдээрээ 100 дүрс зурцгаая. За энэ маань шувууны маань толгой иймэрхүү том хэмжээтэй байх юм. За бие нь болохоор үүнээсээ бага зэрэг жижиг бүр ихэд дахиад 100 дүрс зурцгаая. Хараа энэ хацарнаасаа бага зэрэг тотгошоо байгааз энэ хацарнаасаа бүр тотгошоо. За ингээд хоёр дээр доороо цасан шиг гэхдээ яг уруу арсан цасан шиг байх хэрэгтэй шүү хүмүүдээ. За одоо доор нь болохоор шар шувууны сүүл маань бага зэрэг юм ромб хэлбэртэй доошоо гурвалжин мөртлөө юм өнцөггүй бүр ихэдөө. За үүний дараагаар шар шувууныхаа яг энэ хоёр зааныхаа голоор нь бүгдээрээ мөчөр зурцгаая. Нэг зураас за үнийгээ хоёр дахь давхарлаад илүү зузаан болгоцгоё. Одоо энэ илүүд гарсан зураасыг ажиллах юм. За одоо шар шувууныхаа царайг нь яаж зорих вэ гэхээр ингээд эндээс энэ хүртэлх талбайныхаа 2-1-ээс нэлээд доох нь ингээ хоёр зураас зурсан нь хацарныхаа хэлбэр юм. Үүнээс дэшегээ нүдээ нэлээд хүрхэн томоор бүр хил зурцгаая. Дотор талд нь дахиад яг харж байгаа хэсгийн хар хэсгийнхаа бүрхийг нь зурцгаая. Ингээд өөрөөр хэлбэл татгшоогоо орсон 1 2 3 зураас зурлаа. Одоо бүгдээрээ хошууг нь зурцгаая. Хоёр нүднийхаа яг голд нь доошоо орсон гурвалжин хэлбэл зураад голын хэсэг дээр хамартай хэсгийг зуръя. Бага зэрэг дэшег аваар. Хүрхийг хэллээ. За одоо ингээд шар шууны энэ дээр хэсэг маань ингээд гоё хөмсг хэсэг байдаг шүү дээ. Энийгээ зурцгаая. Дахиад яг хоёр нүднийхээ гол хэсгээс нь ахуулаад толгооноос дэшегээ. За одоо багшаа сайн хараад дуурайгаад гоё гараа салахгүйгээр харнаагаар нь зурцгаая. За одоо нүднийхаа ингээд 1 2 3 яг юм голын хэсэг дээр нь бүгдээрээ нүдэн дээр туссан цагаан гэрлээ. Бүр ихэлээд үлдээцгээе. Хоёр талд нь яг адилхан. Одоо биенийхээ хэсэг болон саруугийн зурчаад бодож эхэлнэ. Хоёр далавч хэсэг маань. За бид нэр саруу маань ингээд мөчрөөсөө барьсан байх хэрэгтэй учраас мөчрөнийхөө яг энэ дээгүүр нь зурцгаая. 3 дахиад 1 2 3. За бодож эхэлнэ. Бодоход маань ямар өнгө хэрэгтэй вэ гэхээр бүгдээрээ артлын фоныг нь зөөлөн намин ногоо өнгөөр бодоод шар шувуу маань бор өнгөөр байх болно. Тэгэхээр хэрэгтэй өнгөний хэвд цагаан, цайвар цэнхэр, шар, улбар шар, бор, хар өнгөд байх болно. Бүгдээрээ фоноос ихэл зурдаг учраас намин ногоо өнгөөр ихэд усгацгаая. Хамгийн том биерээ барьлаа. Цагаан өнгө, цайвар цэнхэр өнгө, за хар нэхлээ холжээ. За энд нь эхлээд энэ цайвар цэнхэр өнгө баг зэргийг яруулаад ирэхлөө. За дахиад
бага зэрэг маш бага хэмжээний шар уг нэмэхээр за бага зэрэг ногоон болж эхэлж байгааз нэмлээ. За энэ 8 ногоон өнгөөрөө бүгдээрээ дээрээс нь ахуулаад уусгаад энээс доошоо шаршууныхаа толгойноос жохон доохноос нь ахуулаад цэнхэр өнгөөр уусгаж эхэлнэ. За одоо ингээд бодгаа нилээ ихээр бирэндээ авлаа. Хоёр тийш нь гоё уусгаж өгцгөө. Арчлын хэсэг маань яг хан бодож байгаа биш учраас ингээд өнгө маань багаар өөрчлөгдөхөд улам гоё явтай болж эхэлж байна. Заавал ингэж яг нэг өнгөөрөө ингэж уусгах гэдэг шаардлага байхгүй. Тийм учраас өнгөө багаар нь найруулаад ийм гоё олон төрлийн цэнхэр өнгөтэй болгож зураарай. За одоо ингээд арчлын фоны булан хэсгүүд дээрээ баг зэрэг цагаан зай үлдсэн байвал бүгднийг биерээ жоох уснаа маргаж аваад будгаа тараах замаар чиглэж өгөөрэй. Одоо багш нь арай дунд зэргийн хавтгай бэрээ барьлаа. Энүүгээрээ эхлээд шаршууныхаа нүр хэсгийн зураг зургатаа баг зэрэг цайвар шар өнгөөр. За цагаан борон өнгөөсөө баг зэрэг нэмлээ. Баг зэрэг өнгө нэмэх үднээс шар өнгө нэмлээ. Одоо нүүр хэсгээ бүхэлд нь бодлаа. Гэхдээ хошуу нүд болон дэдлийн өмсгөний хэсгийг нэрхээрэй. Маш гоё яг энэ харандаагаараа зурсан хэсгээ чиглэж бодох хэрэгтэй шүү. За нүрээ ингээд гоё жиглээ бодод дуслаа. За санитайгаа адилхан дахин нэг ярилцгаа. Энэ удаад баг зэргийн боронгоо илүү их ихээр нь хийгээд за тийм агаад нүртэй харьцуулахад арай боронго. Биеийг нь бүгэлдэн боццгаая.
За одоо ингээд энэ өнгөн дээрээ бүр илүү боронгоо нэмж өгөөд бирээ ингэж хавтгайлж нарийнхан болгож байгаа. Босоогоор нь гоё энэ үцүүдийн зурцгаая. Гэхдээ бүхэлд нь биш, яг дээдлийн хэсэг, энэ доотлын хэсэг хоёрыг л тодруулах болно. Гэт гоё сэвсэлгээд зурцгаая. Сүүлээ болохоор яг тэр доотлын хэсгийг нь шууд тавьж өгцгөө. За ийм бараан тод өнгөөрөө дээр хөмсгний хэсгийг буцацгаая. За эхлээд ийм цул байгаа хэсгүүдээ бүхэлд нь будлаа. Одоо бүгдээрээ нарийн бирээ бариад боронгоо өшөөхөр нь аваад эргүүлээд нарийнхан болгож байгаа. За одоо багшаагаас хараарай. Ингээд энэ нарийнхан зураасууд хөмсөг дээр нэмж өгцгөөе. Нэг талын зурсан юм чинь нөгөө талын заавал цог зурж явна. Хэрвээ сайн гарахгүй бол бирээрээ ус жоохон нэмээд будгаар шингэлж агаад гоё нарийн зураас гаргаарай. Бүхэлдээ үслэг юм чинь мэдээж нүүрний хэсэг маань ч гэсэн гадна талаараа бац зэрэг ус нэмж өгнө. Одоо бүгдээрээ бабагаар араа өнгөө нэмж өгцгөөе. За бор дээрээ харан нэмлээ. Бэр эргүүллээ. Бүхэлдэн биш одоо дандаа үзүүр хэсгийг тодруулж байгаа биз? Анх хийжсэн бороос илүү бага хэмжээтэй илүү бага нэг юм цөөхний гэсэн үг. За одоо бүгдээрээ бэрээ усаараа маш сайн угаацгаая. За эхлээд лимон шар өнгө дээрээ баг зэргийн албан шар өнгө нэмцгээе. Энэ өнгөөрөө шаршууныхоо хошуу бүхэлд нь бодлоо. Одоо харин улбар шар өнгөө дангаар нь авч агаад хоёр талыг нь адилханаар уусгаж бодлоо. Ингэснээр хошуу хэсэг маань улам бодтой болж харагдаж байгаа юм. Энэ шар өнгөө ашиглаад бүгдээрээ юу хийх вэ гэхээр за багш нь ингээд энэ биерэндээ байгаа шар өнгөө авлаа. Боронгоо баг зэрэг нэмлээ. Яг шаршууныхаа их биеийг ботсон өмнөөс баг зэрэг өөр төрлийн боронгоор бүгдээрээ батлынхаа мөчрний хэсгээ бодъё. За ганцхан мөчөр ахын бол зөвхөн маань жоохон урттай байгаа учраас бүгдээрээ доод хэсэгт нь дахин 2 мөчөр нэмж өгцгөөе. Мөчөндөө баг зэргийн гэрэлсүүдийг нэмэхийн тулд боронгоо нэмлээ. Нар тэнгэр дээрээс манддаг учраас яг эднээс сүдэр мандана мөчөрнийхөө доод хэсэгт нь байлаа шүү хүмүүстээ.
За хамгийн сүүлд нь энэ мөчөр барьж байгаа энэ хөл сарваны хэсгээ яг хошоогоо бодсонтайгаар адилхан эхлээд шарангуур бүгднийг будлаа. Тэгээд улбар шарангуур контролж өгцгөөе. Би эрүүлэн нарийнхан болголоо. За одоо нүдний хэсгийг буцацгаая. Нүдээ эхлээд цэнхэр дээр баг зэрэг харангуй нэвлээ. Саарл өнгийг үүсгэхдээ ерөнхийдөө яг хар цагаан хоёр өнгө гэхээсээ илүү баг зэрэг цэнхэр өнгө юм уу баг зэрэг шар өнгө нэмснээрээ илүү гоё амтай саарл өнгө үүсдэг шүү дээ. За ийм саарл өнгөөр нүднийхаа энэ хэсгийг бодож өгцгөөе. Цагаан тусгал зурсан хэсгээ бодож өгнө шүү. Цагаан анги үлдээгээд яв. За одоо биеэр усан нугаах шаардлагагүй. Харан өнгөндөө бүхэлд нь эргүүлж чангаад нүднийхээ гол харыг нь зурцгаая. Гэхдээ дутуу үлдээсэн цагаан зай байгаа хэсгийг сайн анзаараарай хүүхдүүдээ. Хоёр талын маань нүдний маань хар том жижиг адилхан байгаа хэсгийг эхэлж байгаарай. Одоо нүдний маань энэ хар саарл хоёр маань хатж явах зур бүгдээрээ цаг цагаан өнгөнд биерээ дүрлээ. Нүднийхээ цагаан хэсгийг нь давхалж буцацгаая. Цагаан цаасаар нь орхисноос илүү цагаан өнгөөр зурхаар илүү гоё харсан чадварч харагдаж байгаа биз? Ингээ нүднийхээ энэ гэрэлтэй цагаан хэсэг нь ч гэсэн бүр хэлцгээе. Хошуун дээр нь мөн баг зэргийн цагаан өнгөч улам гоё машин тодруулж байгаа жирээ. Сарван дээр нь адил. За одоо ингээд хүүхдүүдээ нүрийнхаа энэ хэсгийг нь өшөө гоё бодтой болгохын тулд бүгдээрээ хацар дээр над зэрэг гэрж өгцгөөе. Хамгийн анх үсгэж исэн бор өнгөөрөө багш нь энэ жоох юм ярьж. Дахин найруулад цагаан өнгөө өшөө ихээр найрууллаа. Энийг бараа мэдээ. Тэгэхээр дахиад жоохон цагаан өнгө нэмж үзье. Хацар хэсгийг ингэж боноолгож өгснөөр улам илүү бодтой хэвдүүтэй харагдчихэв. За, нүднийхэн дээд хэсэгт бас мууядал. Их биенээр нь мууядал цагаан зураас нэмж өгцгөөе. Цав цагаан биш одоо ерхийдөө намайг юм боо шаргалтай өнгөөр л яваад байгаа шүү дээ. Сүлийгэж мартчихлаа. За 6 тусгай хамгийн сүүлийн шат бол хамгийн нарийн контр биерээ бариад төгсөлийн нарийн нандин зэсэг гинэ. Биерээ осноо дурж харангуй шингэллээ. Эргүүлээ нарийнхан болохлоо. Үгээрээ нүдээ гой тойруулж буцацгаая. Дотор талынхаа саарл хэсгийг ч мууядал бэлцгэнэ. Сайн анзаарах юм бол хүүхдүүдээ багш нь цагаан хэсэг байгаа хэсгийг ерөөсөө гадуур нь хүрээлээгүй шүү. Нөгөө талын муу адил хүрээлцгээе.
Зэргийн сар усны бүрхэл. За хошуугаа одоо бүхэлдээ хүрээлэхгүйгээр зөвхөн доод хэсгийг нь бэлцгээе. За одоо дотлын сарваагаа мөн хүрээлцгээе. За ингээд өнөөдрийн маань хичээл дуслаа. Ийм хүрхэн зурсан шашууга багштайгаа хуваалцаад зургийг постлаарай. Баяртай хүүхдүүдээ.